За сайн бацгаана уу. Өнөөдөр та нартай ийм мөнгөний тогтооны хавцаа яаж тохируулахаа хамт харуулъя гэж шийдлээ. За тэгэхээр миний өмнө ашиглаж байсан хавцаа болохоор ийм хавцаагаа энэ дотроо ингээд бүх мөнгө санхугаа ингээд англиад нэрийн бичээд ингээд хийждэг байсан. Одоо болохоор энэ 3 дэвтэртэй ангилж хийн. За хамгийн 3 дэвтрийнх нь эхнийх нь болохоор сарын хэрэглээнийхээс эхлэе гэж бодож байна. Сарын хэрэглээг болохоор би юм ногоон өнгөтэд нь хий гэж бодож байгаа. Тэгэхээр энэ амар хөөрх юм минт ногоон өнгөтэй айгүй юм гоё материалтай юм дэвтэр байгаа. За сарын хэрэглээ нь ямар хэсгүүдээс ангиллал багтах вэ гэхээр сарал за бас ийм хөөрхөн стикерүүд гаргасан байгаа. Энэ дээр болохоор яг шаардлагатай одоо зүйлсийнхаа нэршлиг энэ нэг гоё ингээд наагаад яхаар бэлтгэж оруулсан байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд сарын хэрэглээнд болохоор байр хамгийн эхлээд юм байна. За тэгэхээр байраа хамгийн ихэнд ийм хөр харагдаж байрныхаа мөнгийг саяхан төлцсөн байгаа. За тэгтээ энэчнээс ингээд үлдэгдэл энэ сарынхаа төлсөн мөнгөнийхөө үлдэгдлийг бол ийшээ буцаага хийчихнэ. Энийг болохоор энэ 7 хоногт энэ хавцаа дахиж одоо нэг төлөвлөгтөө зохицуулнаа гэсэн. За ингээд. За дараад нь сарын хэрэглээнд манай хүүгийн цэцэрлэг орж байгаа. За тэгэхээр цэцэрлэгээ ингээд авчна. За цэцэрлэгийн энэ сарын цэцэрлэгийн мөнгө нь ингээд цугларсан байгаа. Энийг тэгээд за энэ бичлэгээр бол зөвхөн энэ дэвтрээ ингэж нөгөө тохируулж эдрийгээ ингээд яг хийж байгаагаа л харуулна. Тэгээ яаж энэ төсвөө ингэж зохицуулж одоо тий ангилж хийдгээ, хуваарлж хийдгийг бол өөр бичлэгээрээс харуулна, дараагийн бичлэгээрээс харуулна. За ингээ энэний дараа бол цэцэрлэгийн хэрэгслийн юу байгаа. Цэцэрлэгийн хэрэгслийн мөнгийг бол улиралдаа нэг өгдөг учраас энэ одоохондоо л юм мөнгөгүй явна. Одоохондоо энэ тогтоол хоосон. Навцал хоос явна. За дараагийнх нь хэсэг нь утас байгаа. За утас маань энэ харагдаж байна. За ингээд тавиад энэс утас гэсэн хэсгээс авна. За утасныхаа төлбөрийг тун утгагүй төлнө. Энэ 7 хоногт төлнө. За дараад нь Univision. За би тэр мөнгнүүдээ ерөөс тоолч хийгээгүй юм. За одоо нас тоолч. Одоо ер нь гэхдээ бичээ тэмдэглэсэн байгаа. 40 50 60 70 мянган төгрөг Univision. За энэ нөгөө нэг сарын хэрэглээнд бас нэг Simple гээд зээлийн юу байгаа. Зээлийн аппликейшны зээл байгаа. Гэхдээ энийг бол нөгөө дансанд хийдэг учраас энэ бол энэ сард бол оруулахгүй. За одоо энэ дундаараа энэ цааснаас аваад бас хийчихье гэж бодож байна. Дараа болохоор өдөр тутмын хэрэглээгээ юу яа? Дүүргий. За өдөр тутмынхаа хэрэглээг би юм чинээлийн өнгөтэйгээр сонгоно.
За өдөр тутмын хэрэглээнд хамгийн түрүүнд хүнс байгаа. Энэ дээр нэг хөөрхөн чимэглэлийн стикерүүд таснаа. Бас ийм чимэглэлийн стикерүүдийг яаж өгсөн байгаа? Хийж өгсөн байгаа. Тэгэхээр энээс бас хажуу талд нь хөөрхөн чимэглээд за хүнсэн дээр энээсээ чи энэ хөрх стикер. За хүнсэн дээр болохоор за энэ 7 хоногийн мөнгнөөс ийм мөнгө үлдсэн байсан юм. 20, 40, 60, 70, 72, 74, 500, 74, 800, 74 төгрөг байгаа юм. За энэ 7 хоногт нөгөө гэрт хийсэн бууз би захиалсан байгаа тэрийг авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэрний мөнгө болохоор энэ дотор багтсан байгаа гэсэн. За ерөнхийдөө манай хүнсний хэрэглээг манай нөхөр маань одоохондоо авч байгаа учраас би нөгөө хүнд юм өргөж болохгүй. Тэгэхээр нөхөрт мөнгө нь явж байгаа учраас энэ хүнсэн зориулаад ерөнхийдөө ийм бага мөнгө байгаа гэсэн. Тэрнээс шал мэдээж хүнсэнд бол маш их мөнгө одоо юмны үнийн өгсөн болохоор бүр их зарцуулагдчихж байгаа. За унаа одоохондоо би гэрээс гарах болохоор энэ дээр унаан дээр мөнгө байхгүй. Мөнгө хийхгүй. За гоо сайханд мөнгө хуваарлсан байгаа. За гоо сайхны за 20, 40, 60, 80, 100, 120, 140. За гоо сайхан дээр нэг стикер начи. За ингээд начи. Энэ хойдлох цааснаас аваад шууд хийх явж дөө. За ингээд 7 хоногийн хэрэглээ нь ингээд болж байгаа. Одоо сарын хэрэглээ. Биш энэ болохоор би нөгөө нэг хадгаламж болон босод хэрэглээнд зориулсан зүйл одоо энэ чи бол хадгалахаар шийдсэн байгаа. Энэ чи хуваарлахаар шийдсэн. За тэгэхээр энэ чинээс бас чадрахын хэрэглээ байгаа. За энд болохоор би зүгээр том хөвгөр авцаа. Одоо 2 хүүтэй болсон учраас энд бол манай хөвгүүдийн хэрэглээний мөнгө орно гэсэн. За эхний ээлжинд одоохондоо бол энэ мөнгө байгаа. Гэхдээ энэ дээр энэ мөнгөн дээр нэмэгдээд нэлээ одоо мөнгө орж ирэх төлөвлөгөөтэй байгаа, мөнгө хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр одоохондоо бол энэ байгаа мөнгийг ишээ чинь 20, 30, 40, 45, 46, 100, 246,200 төгрөг. байна. За дараачих нь болохоор ариун цэврийн хэрэглэлүүдийн мөнгийг ишээ хийн. За жирийн дараа.
За ариун цэврийн хэрэглэл буюу гэр ахуйн одоо нойлын цаас, бок, фери тэгээ өөр одоо юу гэдэг саван мэдэр, шампунь мэдэр бол энэчнээс гарна гэсэн үг. Нэг 30 мянга, одоохонд бол 30 мянган төгрөг байна. Энэ 7 хоногт бол авна гэж төлөвлөсөн юм байхгүй байгаа. Гэхдээ ямар та жишээ ингээд хийчихнэ. За дараачих нь болохоор эрүүл мэнд байгаа. За энэ эрүүл мэндийг болохоор манай гэр бүлийнхний бүгднгийнх нь эрүүл мэнд одоо гинт танаа төрөө танаад нэм авах ч юм уу эсвэл одоо сарын хэрэглээний витамин нэмэлт бүтээгдэхүүнүүд авах юм бол энэ мөнгнөөс гаргана гэсэн үг. За одоо байгаа нь 20, 21, 22, 23 мянга, 24 мянга 100 төгрөг. За эрүүл мэндийг тавьчих. Чидэн хөрхний нэг тавьчих. За. За дараад нь болохоор гэр бүл гэдэг хэсэг байгаа. За энэ гэр бүл гэдэг нь болохоор энэ юу яаж байгаа. Одоо жишээлбэл хоёр талынхаа гэр бүлтэй хэрэгцээтэй шаардлагатай үед нь одоо хүүхдийн баяраар жишээлбэл гэр бүлийнхаа хамаатай садныхаа хүүхдүүдэд бэлэг авч өгөх юм эсвэл гэр бүлийнхэндээ зориулсан ямар нэг юм авч өгмөр санагдсан эсвэл мөнгөний шаардлага гарсан үедээ одоо энэ юунаас хуримтлалаас авч ийн гэсэн. За тэгэхээр одоохондоо 10 мянган төгрөглөө нэнийг ишээ хийчихье. За дараачих нь гүн бадрах хувцас. За манай хүний хувцсны одоо хувцас авах шаардлага мэдээж гарна. Тэр үед нь одоо бэлэн байхаар багаагаар хуримтлуулж байгаа гэсэн үг. За одоохондоо 30 мянган төгрөг байна. Одоо энэ хувцас нинжин. За зарим стикерүүдээ би өөрийнхөө хэрэглээнд тохируулаад ингээд гаргаж ирж бэлдсэн байгаа. За нэг 20 бас 30 мянган төгрөг байгаа. Шаардлагатай үед нь энэ даасандаа хуримтлуулсан мөнгнөөс авнаа гэсэн. За дараачихын хэсэг нь болохоор тавилга. За тавилган дээр бас энэ цэцэгнээс ингээд чи. За тавилга нь болохоор одоохондоо 20, 40, 60, 80, 90, 100, 110, 120, 130 мянган төгрөг байна. За энэ 7 хоногт болохоор би төгөлдөр ураа хөглүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ тэрний мөнгө бас энд байрсан байгаа. Ер нь ирээдүйд бас одоо нөгөө нэг шинэ байранд орохдоо тавилга өдр авах хэрэгцээтэй байгаа. Тэгэхээр тэрнийхээ мөнгийг эртнээс цуглуулжий гэж бодоод явж байгаа. Тэгээ ер нь гэрт өөр одоо шаардлагатай тавилга өдр авах хэрэгцээ гарах юм бол энэ хавцнаас авна гэсэн үг. За дараачих нь за аялал. За одоохондоо бол 20 мянган төгрөг байна. За мэдээж энэ 100
бид нар хаана нэг тийш аялж тараа. Тэгэхээр тэрэндээ зориулаад одоо бас эхлээд мөнгө хадгалнаа. За дараагийнх нь бол бизнес гэдэг хэсэг байгаа. Энд болохоор миний бизнесийн төсвүүд орно гэсэн. За энийг гоё юм Dream Big гэдэг яваа. Таад өгнө. За энэ дээр одоохондоо их мөнгө авах байгаа. 6500. Энэ зарим мөнгөний бол хэрэгэлсэн байгаа гэсэн. Энэ бол үлдэгдэлнэ. За ингэж хийгээд. За одоо үлдсэн хэсэг буюу хурим. За битээр хурим бол хийх арай болоог байгаа. Гэхдээ эртнээс ингээд мөнгө хуримтлуулаад цуглуулад ингээд бэлтгэжээ гэж бодсон. Тэгэхгүй бол хурмын зардал бас нэлээд их зардал гардаг гэдгийг өөсөхөн болгоо мэдээ. Тэгэхээр гинт их зардал гарахгүйгээр эртнээс ингээд цуглуулж яа гэж бодож байгаа. Тэгээ хурмаа яг хийхэд тодорхой олгоод ойртоод ирсэн цагт нь хуримтлалынхаа хэмжээг арай өсгөн гэсэн. Одоохондоо бол хурманд байгаа мөнгө маань 10,000 төгрөг байна. За энийг гэхдээ ингэж биш. За ингээд юу нь бол болж байна. За ингээ өнөөдрийн бичлэг дээрээ энэ 3 хавцаа би ингээ тохируулга хийлээ. Тэгээ дараагийн бичлэгээрээ би 7 хоног бүрийнхаа ингээ төсвийг яаж хийж байгааг харуулад тэгээ энэ хавцнуудаа хэрхэн одоо санхугаа хуваарлж хийж байгаагаа ингээ та нартай хуваалцаад явна. За тэгээ хэрэг энэ дэвтрийг ингээд авахыг хүсэх юм бол шууд над руу бичиж болно. За бас манай амттай хуримтлал гэд Instagram хаяг байгаа. Тэрнлөө шууд бичээд захиалга хийж болно шүү. За тэгээд миний хэрэглэсэн стикерүүдээс одоо энэ хэсгүүдийг би хэрэглээгүй. За хоол гэдгийг хэрэглээгүй, гарын мөнгө хэрэглээгүй, фитнестэй одоохондоо авахгүй болохоор энийг бол одоохонд хэрэглээгүй. За тэгээд ийм стикерүүд маань бас үлдсэн байна. За энэ дэвтэр дээр бас энэ 2 стикер дагалдаж очих нүггүй. За тэгэхээр хүмүүс маань өөрсдөө энийг наагаад шууд хэрэгтээнүүдэд ашиглаж болно гэсэн. За энийг бас би өмнө нь ингэж хэрэгжилж ийсэн. Энэ болохоор гар аргаар хийсэн ийм ангилах юм тогтоо гэсэн. За тэгээ бичлэгтэй хамт байсан та нартай баярлалаа. Баяр таа.